Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Шинжлэх ухаан таны мэдхэн Мандала подкастын ээлж дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор техникийн ухааны доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх инженер Өнөрмаа оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За эрчим хүчний хэрэглээ гэдэг зүйлийг та маш олон жил эрчим хүчний судалгаа, шинжилгээний ажил хийсэн хүний хувьд маш энгийнээр үзэгчдэд товчхон тайлбарлаад хоёулаа цаашдаа ярилцлагынхаа дараагийн шатнд шилжье. За тэгээ. Хэрэглээг одоо яаж хэрхэн бий болд юм бэ гэхээр зэрэг эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Дараа нь үйлдвэрсэн эрчим хүчээ дамжуулна. Дамжуулснаа түгээн. За дараа нь дөрөвдүгээр үе шат буюу хэрэглэгчдэд хүргэж ингэж одоо цогц үйл ажиллагаа явуулдаг юм баамаа. Монголын онцлогч эрчим хүчний аюулгүй бөгөөд хангалттай энэ шийдлийг олъё гэдэг. Тэгэхээр энэ таны үндсэн нөгөө эрчим хүчнийг математик зургад оруулах гэдэг олон жил ажиллаж байгаа судалгаан дээр ямар харилцан хамааралтай байдгүй хүлээгдэж байгаа үр дүн. За их сайхан асуулт байна. Тэгэхээр зэрэг одоо мэдээж судлахгүйгээр тооцохгүйгээр бол ирээдүг харах ямарч боломжгүй. Тэгэхээр зэрэг одоо миний судалгааны ажил буюу эрчим хүчний системийн математик загварчил, за математик аргуудын судалгаа бол одоо энэ судалгаагаар юу хийх юм бэ гэхээр өнөөдрийн одоо бидний одоо энэ систем гэж нэрлэгдээд байгаа Монгол улсын эрчим хүчний систем яаж ажиллаж байгаа. Ирээдүйд яаж ажиллах гэдэг. Эрчим хүчний их усрууд, альтернатив их усрууд ороод ирвэл ямар байх юм, батарей ороод ирвэл ямар байх юм. Тэгээ энэ бүх тооцоо судалгааг хийж одоо дурын цаг хугацаанд дуртай ачааллаараа дуртай юм хийж болтгоо гэсэн үг. Тэгэхээр зэрэг энд бол маш том давуу тал, маш одоо тийм боломжийг одоо бий болгож идэг. Тэгэхээр зэрэг ирээдүйн эрчим хүчний хөгжлийг бол төрүүлээд одоо тооцоогоор нь төрүүлээд загварчлаар нь харах одоо ийм боломжтой. Энэ бол маш их сонирхолтой байдаг. За тэгэхээр зэрэг өнөөдөр дэлхийн улс орнууд одоо бүгдээрээ эрчим хүчийг сайхан хөгжүүлээд одоо шинэ техник технологиг нэвтрүүлээд одоо хамгийн сүүлд хятадууд 10G гэдэг технологиг үндсэнд оруулаад ирлээ. Тэгэхээр нөгөө дижитал шилжилт гэдэг юмнууд бол дэлхийн улс орнуудад бол яригдаад байгаа. Тэгээд Монгол улс ерний хэр бэлэн байна гэдэг одоо би бас давхар дөнгөж одоо энэ түвшин 7 хоногт хийгээ явж байгаа нэг судалгаа байна л да. Тэгэхээр зэрэг энэ дижитал шилжилтийн хувьд бид нар хэр бэлэн байна вэ гэдээ ингээд харсан чинь дэлхийд нэг 5 юмар үнэлдэг юм байна. Хэр хөрөнгө оруулалт хийхийн, системийн бүтцэн бэлэн байна уу, хууль эрх зүй одоо норматив стандарт одоо тэр нь хэр байна, хүнийх нь боловсрал ямар байна гэдэг ийм тэгээд нийгмийн талаас нь хүлээж авах одоо боломжууд нь хэр байна гэдэг ингээд нэг 5 чиглэлээр одоо дижиталыг одоо цөм болгоод дижиталын стратеги болгоо харддаг юм билээ. Тэгэхээр зэрэг хамгийн үнэлдэг юм билээ. Тэгэхээр зэрэг хамгийн мундаг одоо хөгжилтэй орнууд нь болохоор Норвеги, Их Британи, Канада, Америк нэгдсэн улс, Хятад гэдэг ингээд явж байна л да. За тэр улсуудыг одоо нэг ойролцоогоор 100% гэж үнэлэхэд манайх нэг 50% дөнгөж гарантай байна л. Яг тэгэхээр зэрэг эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо салбар маань бас хөрөнгө оруулалтыг хүлээгээд сууж байгаа ийм салбар. Тэгэхээр зэрэг хөрөнгө оруулалт орчвол бидэнд бас боломж байна. Бидэнд бас одоо дэлхийдээ дахиад хоцрохгүй явах юм боломж байна гэж харагдаж байна. Тэгэхээр эрчим хүчлээ өөрөө ямар нэгэн асуудалгүй, доголдолгүй байж улс орны үйлдвэрлэл хөгжих гэл маш олон зүйл яригдэн шүү дээ. Өнөөдөр бид нар өөрсдөө ингээд хөрөнгө мөнгөний дутагдaltaй, өртгөө нөхсөн тарифаач тогтоож чадаагүй. Тэгээд ингээд нэг үйлчлдэг ийм салбар болчиход байгаа байхгүй юу? Уул нь энэ салбар чинь эдийн засгийн ерөөс үндсэн салбар. Аюулгүй байдлын номер 1 салбар. Тэгэхээр энэ дэр хамгийн түрүүнд бид нар анхаарч хамгийн түрүүнд энэ дэр одоо бас хөгжүүлэлт хийж хамгийн түрүүнд энэ дэр хүнийг хөгжүүлж авч явахгүй бол бид нар бас нөгөө дэлхийгээс хоцрох нь байтугай Монгол улстай нөгөө бусад салбараас хоцорчихвээ гэдэг ийм бодол байгаа. Өөрөөр хэлбэл энэ салбар маань төрүүлж хөгжиж эдийн засгийн бусад одоо хөгжил бий болох одоо энэ бол суурь нь яалтчгүй. Тэгэхээр зэрэг энэ бол үнэхээр анхаарамжтай юм асуудал байна. Тэр дэлхийн нийтэд өөр одоо эрчим хүч үйлдвэрлэх их усүр шинэ технологи, техник технологийн тим ямар гарц гаргалгаа харагдаж байна. За хятадууд жишээ нь саяхан бас эрчим хүчийг өөр технологиор гаргах боломжтой гэсэн зүйл ярьсан. Таны хувьд хэр бодиттой гэж шаарддаг одоо ирээдүйн эрчим хүчний их усүрүүдийг? Жишээлбэл хятадууд одоо цөмийн одоо атомын энерги дээр үндэслэн батарей хийчлээ. За одоо
нөгөө тоорын одоо станцуудыг одоо бий болгоно ингээд зарлаад байна. Тэгэхээр зэрэг энэ бол нөгөө шинжлэх ухааны ололт амжилтыг одоо нэвтрүүлээд төрүүлээ хөгжөөд явж байгаа чиглэлүүд. Монгол улс бол дагж байгаа. Бид нар ихэнхдээ технологиудыг нутагшуулдаг. Мэдээж ингээд одоо өргөн дэлгэр хэрэглээд эхлүүл бид нар бол аль болох л авч нутагшуулсан одоо дээр мэдээж хоцрохгүй явсан дээр эрчим хүчгүйгээр нэг өдөр одоо амьдрахад бас хүнд ийм цаг үед техник технологи бүх зүйл эрчим хүчнээс хамаарсан ийм цаг үед бид нар амьдарч байна. Хэрэглэгчид 220 гэдэл хамгийн анхны шатнаас хамгийн одоо их хэмжээгээр гэдэг юм уу 220 мянган вольтын хүртэл ийм одоо хүчлэл хэрэгэлдэг ийм одоо 10 төрлийн ийм өөр зүйл байдаг гэд яригддаг. Та энэ талаараас тодруулаач. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ эрчим хүчний одоо систем гэдэг нь ийм цогц түрүүний ярьсан хэрэглээ, түгээгшүүлжээ, дамжуулагшүүлжээ, үйлдвэрлэгч гэдэг ингээд дөрвөн төвшөнд ажилладаг. За энэ дөрвөн төвшөнд ажиллахдаа яад юм бэ гэхээр зэрэг 220 вольт, 380 вольтоор ихэнх хэрэглээ маань сууждаг. За дээшээ 690, 6000 вольт, 15000 вольт, 10000 вольт, 22000 вольт, 35000 вольт, 110000 вольт, дээдл нь 220000 вольт буюу 220 кВт-ийн одоо төвшөнд энэ систем нь ингээд цогц нэгдэж ажилладаг ба. Тэгэхээр хамгийн гайхалтай нь энэ системийн одоо гайхалтай зүйл юу вэ гэхээр зэрэг энэ 10 төвшөнд байгаа бүх хэрэглэгч, бүх одоо энэ одоо компани, бүх юмнууд өөр хоорондоо холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл нэг нь нөгөөгөөсөө харилцан хамаарчилдаг гэсэн үг. Тийм хамааралтай гэсэн үг. Тэгэхээр энд одоо эрчим хүчний системийн хамгийн гайхамшигтай зүйл энд байдаг юм байна. Ингээд утгаараа бүх зүйлийг нэг дэлгэсэн дээр харж байгаа юм шиг математик загварт оруулж судалж гинэ гэж ойлгож болох юм тийм ээ. Яг зөв. Одоо нөгөө GIS систем, Google Earth гэдэг програмууд байдаг шүү дээ. Ингээд дэлхийг одоо нүдэн дээр аваад ирдэг шиг. Яг л тэрэн шиг одоо энэ загварчлалын ачаар одоо эрчим хүчний системийн бүх одоо нэг хэрэглэж ихгүй бүгдийг харах боломж нь бүрдэж байна. Ягаад тэгэхээр эрчим хүчний илүүд гэдэг бас нэг ойлголт эрчим хүчнийхэн дунд яригддаг. Та энэ талаар хэрэглээ, үйлдвэрлэлийн баланс, хугацааны эгшин бүр тэнцүү байх ёстой. Тэгээд тасралтгүй. Энэ бол энэ эрчим хүчний системийн ерөөсөө амин чухал ажиллаж байгаа гол үндэс нь. Тэгэхээр зэрэг тэнцэхгүй бол энэ системийн үйл ажиллагаа алдагдах гээд байна да. Тэгэхээр илүүч вэ, дутууч вэ? Энэ бол өөрөө энэ системийн хувьд бол айгүй тийм хүндрэлтэй байдаг. Тэгэхээр зэрэг одоо шөнийн багцаалын хувьд одоо бидний ярьдгаар бүгдээрээ хэрэглэгчд маань унтцсан үед бол илүүднэ. Орой бүгдээрээ хоол ундаа хийгээд ирэхээр зэрэг дутна. За энэ илүү буюу дутууг бас одоо технологийн зохицуулт, горим ажиллагааны зохицуулт, шуурхай ажиллагааны зохицуулт гэх маш олон ийм арга хэмжээгээр зохицуулж өгдөг юм байна. За илүүдх юм бол бид нар яадаг вэ гэхээр ихэнхдээ Оросын холбооны улсад маш бага хэмжээгээр одоо бас гаргаад ингээд тэнцвэрчлэлтэй хангаж ажилладаг гэж ойлгож байна. Илүү чүү, дутуу чүү нэг тэмцэлтэй байдлыг үүсгэж систем энэ жигтэй доктортой ажиллаж байна гэж ойлгох юм тийм. Тэгтэл үүний хэрэг дээрээ хэрэглэгч маань одоо залхана, дуртай үедээ юмаа хийн, энэ тэн тасралт гарна, эн чинь дандаа санамсаргүй юмнууд болж байгаа боловч яг л энийг мэдж байгаа юм шиг л нөгөө талд нь үйлдвэрлэлээ тохируулж ажиллахыг л одоо эрчим хүчний системийн хэвийн горим ажиллагаа хангаглаа гэж ярьж байгаа. Эрчим хүчний дутагдал үеийн цаг үед маш ихээр үүсдэг. Ирээдүйн төлөв байдлыг та яаж хардггүй, шийдэх ямар асуудлууд байна? За тэгэхээр зэрэг хэрэглээ маань жилээс жилд өсөд байгаа. Ягаад тэгэхээр зэрэг бид нар хүн ам маань өсөж байна, эдийн засаг тэлж байна. За уул уурхай бусад дэд үтсийн салбарууд бүгдээр хөгжөө явж байгаа. За эндээс хамааралтай жилд ойролцоогоор нэг 300-аас 500 сая кВт-цагаар нэмэгддэг. За энэ нь бидний одоо мэргэжлийнхний ярьдаг цахилгаан чадлаар бол нэг 150 мегаватт орчим хэрэглээ жилд өсөө явж байдаг гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр жил болгон ядаж бид нар энийг хангах хэмжээний шинэ хүчин чадал оруулах хэрэгтэй байх нь, шинэ их үүсвэр оруулах хэрэгтэй байх нь, энтэйгээ уялдаад нөгөө 10 хүчлийн түвшинд ажиллаж байгаа системээ бас яах вэ? Уялдуулан хөгжүүлэх ёстой. За тэгэхээр зэрэг энэ дутагдж байгаа одоо асуудал бол бид нар энэ хөгжлөө гүйцээгүй байгаагаас үүдэлтэй. Тэгэхээр зэрэг өнгөрсөн үйл бол бид нар ингээд дутагдаад тасалт хязгаарлалт хийгээд тэгээд ямар ч байсан ингээд нэг энэ эрчим хүчнийхээ нөгөө системийн тэнцвэрийг олоод ингээд яваад байсан гэж ойлгож байна. Тэгэхээр зэрэг энэ жил бөөрөлжүүдийн цахилгаан станц орлоо.
тосонгийн цахилгаан станцууд орлоо. Энэ нийтээ нэг 180 мегаватт. Тэгэхээр нэг жилийн хэрэглээг л хааж гэнэ гэсэн. Дахиад эх жилийн хэрэглээг дахиад байхгүй эрэлт байгаад байгаа. Тэгэхээр зэрэг энэ эрэлтийг одоо хангахын тулд бид нар яах ёстой вэ гэхээр зэрэг хөгжлийн бодлогыг илүү дэлгэрүүлж харах ёстой. Яг алийг нь оруулах, яг алийг бид нар одоо төрүүлээд оруулчвал илүү зүгээр байна вэ гэдэг энэ асуудлыг бодох ёстой. Тэгэхээр зэрэг энэ дутагдал бол инерцээр дараа жилж байх нь, дараа өвлч бид нар дахиад дутагдaltaй амьдрна, тэрний дараа жилж амьдрна. Тэгэхээр зэрэг эндээ бид нар бол бас ийм одоо хүлээцтэй. Эн чинь одоо энэ том системийн хувьд яригдж байгаа асуудал учраас хүлээцтэй хандах ёстой юм байна. Хэрэглэгчд маань энийг ойлгоод бас ажиллах ёстой юм байна. Хамтрах ёстой юм байна л гэж ойлгож болно. Яагаад тэгэхээр хэрэглэгч одоо юу гэдгийг тогныхон мөнгийг төлцсөн би ингээ хэрэглэгээ авцсан юм чинь гэж ерөөсөө одоо бодож болохгүй. Яагаад тэгэхээр хэрэглэгч байсан ч тэр үйлдвэрлэгч байсан ч тэр нөгөө нэг энэ эрчим хүчний систем гэдэг айлын хүүхдүүд гэж ойлгож байна. Харилцаа хамааралтай болчиход байгаа учраас тийм ээ. За зарим гадны улс оронтой харьцуулахад манад эрчим хүчний бас уламжилт бус гэх юм уу сүүлийн үеийн тийм их усуудыг ашиглах боломжтой гэж харагддаг. Жилд одоо нартай байх өдрийн тоо Европын орнуудыг бодоход асар өндөр байдаг. Мөн салхитай байх тоо тодорхой хэмжээнд бас илүү даваа талтай гэж үздэг боломж хямрхан байдаг. Мэдээж одоо ингээд нөгөө том асуудал яригддаг учраас мөнгө төгрөгийн асар их тийм их усруудын хүндрэлүүд байдаг байх энэ тал дээр. За тэгэхээр зэрэг одоо дутагтаад байгаа юм чинь бид нар бас тийм альтернатив уламжлалт бус одоо их усруудыг бас хөгжүүлээ явж байна. Энэ жилд ер нь юм харуул яад юм бэ гэдэг асуулаа. Тэгэхээр зэрэг Монгол орон одоо үндсэндээ 2003 оноос эхлээд одоо дэлхийн нийтэд хөл нийлүүлээд алхсан байгаа. Өөрөөр хэлбэл одоо дэлхийн одоо энэ органик түлшний нөөц дуусах нэ. Нүүрс гэдэг чинь одоо хязгаартай байна гэдэг. Тэгээд дэлхийн улс орнууд сэргээгт эрчим хүчний чиглэлд буюу альтернатив чиглэлийг одоо хөгжүүлье гэдэг ийм бодлого барьсан. За Монгол орн маань үндсэндээ 2008 онд дөрөвний усан цахилгаан станц, тайшир усан цахилгаан станц гэдэг 23 мегаваттын одоо хүчин чадлыг оруулсан байгаа. За 2013 оноос эхлээд одоо 3 нарны салхин станц, за 3 салхин станц, 11 нарны станцыг оруулаад ингээд дэлхийдээ хөл нийлүүлээд алхаж байгаа. За энэ сэргээгдэх гэдэг юм альтернатив чиглэлийн их усрууд одоо юм тогтворгүй ажилдаг учраас бид нар шин тогтвортой ажиллах гэдэг. Тогтворгүй ажилдаг учраас хэдийгээр хэрэгтэй ч гэсэн зохицуул талдаа бол бас учир дутагдaltaй хүндрэл үүсгээд байдаг. Тэгэхээр зэрэг хүмүүс сэргээгдэх ороод ингээд одоо хангачих юм чинь боломж байна гэдэг. Үүний хэрэг дээрээ нөгөө сэргээгдэх ингээд хувьсж байгаа нөхрийг бас дахиад тохируулах. Дээр нь бидний хэрэглээ дахиад зөрөө явж байгаа. Тэгэхээр энэ олон одоо зөрүүг арилгах, тогтвортой ажиллах их усрууд хэрэгтэй. Энд бол одоо усан цэник цахилгаан станцуудыг хэлж болно, батарей хоригдлуурын станцуудыг хэлж болно, хийн станцуудыг хэрэглээд хэлж болно. За 2023 оноос эхлээд бид нар одоо энэ савлгаануудыг одоо арилгахын тулд батарей хоригдлуурын станцуудыг оруулаад ирсэн байгаа. Тэгэхээр үндсэндээ бол дэлхийдээ ер нь бол тун ойрхон хөл нийлүүлээд алхаа явж байгаа. Гагцгүй бид нар бас одоо энэ тохируулга хийх, өөрийн эрчим хүчний системээ хөгжүүлэх, өөрийн юм одоо өөдөн татаад явах. За таны саяын одоо хэлсэнчлэн сэргээгдэх эрчим хүчний одоо их усруудыг хөгжүүлэх, за нөгөө нөхрийг нөгөө тогтворжуулдаг юмтай хамт хөгжүүлэх. За энэ бол бидний одоо ирээдүйн хөгжлийн үндсэн гараа яалтчгүй мөн. Гэхдээ манай улс хүүтэрдэг учраас хүүтрэхээрээ яад юм бэ гэхээр зэрэг өвлийн одоо хоногт бол бараг 300-аас 400 мегаватт савж идэг. Тэгэхээр зэрэг тэр савлгаа өвөл зуны одоо хоорондын савлгаа нь дахиад одоо нэг 30-аас 40% ахиас авч идэг. Тэгэхээр зэрэг энэ савлгаануудыг одоо хангаж ажиллахын тулд одоо жинхэнэ Монгол одоо сэтгэлгээгээр гэдэг юм уу одоо хандаж эн чинь өөр хаанч байхгүй юм онцлогтой цаг агаартай онцлогтой юм одоо нөхцөлд бид нар хэрэглээгээ хангах гад эрчим хүчний системийг ажиллуулж байна гэж ойлгож байна. Тэгэхээр зэрэг энэ бол ялчгүй бидний авч үзүүл зохилтой тийм одоо чиглэл. Азийн салхины хоолой гэдэг ийм одоо хонгил гэж яригддаг тийм ээ. Салхины урсгал дээр Монгол улс маань байрлаж идэг. Дээр нь 300 гаруй өдөр нартай. Дэлхийн нарны болон одоо салхины факторууд ойролцоогоор одоо тогтоодсон хэмжээнээс Монгол улс даруй 20-30% илүү байждаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр 20-30% илүү үйлдвэрлэнэ гэсэн үг.
Тэгэхээр зэрэг энэ одоо их сайхан боломж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар энэ сэргээгдэх эрчим хүчээ болж игэл усан цахилгаан станцтай, усан хуримтлуурт станцтай, батарей хуримтлуурт станцтайгаа ингээд хоршуулад хөгжүүлвэл бидэнд бас илүү их таатай боломж байна уу гэж бодож байгаа. Тэгэхээр та тэр одоо үндсэн ярианы сэдв уулын танин мэдхүйн шин чанартай ийм. Тэгээд яалтчгүй одоо таны судалгааны бүтээл энэ зүйлтэй холбогдоод бас бодлогын зүйл яригдж байна л да. Тэгэхээр үзэгчдэд ер нь бол одоо энэ эрчим хүч гэдэг нэгэнт бидний одоо өдөртмийн амьдралаас салшгүй үнд чухал зүйл болсон учраас та үзэгчдэд бас нэг тийм судалгааны талаасаа гэдэг юм уу, шинжлэх ухааныхаа талаасаа бас хүн болгон мэдж байгаасаа гэсэн ийм үнцийг гаргаж хэлээшгүй ямар үг хэлмээр байна. Тэгэхээр эрчим хүч гэдэг зүйлийг бол хайрлах ёстой, хэмнэх ёстой. Тэгэхээр зэрэг одоо хэмнэх гэдэг одоо тэр сэтгэлгээг бүр хүүхдүүд хүртэл хэвшүүлж одоо ингээд сургууль одоо бидэнд одоо хэрэгтэй ийм зүйлийн нэг байдаг. За тэгээд эрчим хүчний зохистой хэрэглээ, эрчим хүчээ яаж авах юм, одоо төлбөр тооцоо яаж хийх юм, одоо их зарим хүмүүс ингээд шууд банктайгаа холбоод ингээд их амар хэлбэр ингээд явдаг байх жишээ нэ. Тэгэхээр зэрэг энэ ерөөсөл хүн болгоны хийх ёстой юм чинь яг л нөгөө бидэнтэй хамт нөгөө талд нэг л адилхан хараад энэ эрчим хүчний системд бас би чинь оролцогч байна шүү. Би чинь бас энэний нэг бүрэлдэхүүн хэсэг юм байна. Би нэг игэл хэсэг юм байна гэж бодож оролцож ирэх ёстой. Хэдийгээр эрчим хүч аюултай байдаг учраас бас энд болгоомжтой хандах ёстой. Тэгэхээр зэрэг одоо эрчим хүчний талаар мэдээлэлээ маш сайн сайжруулаасаа гэж хүсэж байгаа. Одоо ингээд жишээлбэл өнгөрсөн одоо 11 сараас эхлээд тариф нэмэгдэхэд жишээлбэл хүмүүс одоо 2 тарифтай, 3 тарифтай аль нь их байна, бага байна, зарим нь айтайхан боллоо гэл ингээл янз янз яригадаад байгаа. Энэ юу харуулдаг байна вэ гэхээр зэрэг одоо мэдлэг мэдээлэл дутуу аваад одоо байгаа ийм талууд харагдаад байгаа. Тэгэхээр зэрэг манай энэ түгээх компаниудын хэрэглэгч үйлчлэх төв бол аюул сайн ажилдаг. Тэгэхээр бүр очиод ууггүй сууж лавлаад ингээд яваасаа гэж мэдлэг дээшлүүлээсэй гэж хүсэж байна. Та энэ судалгааны нэг сэдв бүтээл дээр сүүлийн олон жилийг зарцууллаа. Тэгэхээр энэ судалгааны сонин сайхнаас таних болцооч энд яг ямар үр дүн гарч байна? За тэгэхээр зэрэг миний одоо судалгааны сэдв бол Монголын эрчим хүчний системийн тогтсон гормын тооцоонд их математик загварчил болон математик аргуудын судалгаа гэсэн юм сэдвтэй байсан. Өөрөлдөх нь бол яг бодит одоо эрчим хүчний систем дээр судалгаа хийж одоо харснаар их онцлог. За тэгээд Монголын эрчим хүчний системийнхэн одоо үндсэн бүтэц бүрэлдэхүүн дээр хийхийн зэрэгцээ бас Оросын зарим одоо эрчим хүчний системүүдээр давхар судалгааг бол явуулж ирсэн. За хамгийн сонирхолтой гэдэг юм уу, хамгийн хүнд гэдэг юм уу тэр үе бол одоо матрицын анализ хийгээд ингээд өндөр ирэмбий матриц үсгчээд нөгөөдгөө бодож чадахгүй одоо нэг юм 3 сар гатсан ийм тохиолдол вэ. За тэгээд ингээд өдөр шөнөгүй одоо толгой дотор нөгөө матриц ингээд эргэлдээд болдгоо, бодохгүй бол салдгоо. Нөгөө матрицаа ингээд унтахаар нөгөө зүүдлээ салдгоо. За ингээд би тэр үед юу гэж бодож байсан. Хариуг нь олох гээд ирсэн. Тэр үед юу гэж бодож байсан бэ гэхээр зэрэг за нөгөө одоо номын цагаан сүл яг ингэж тусд юм байна уу? Тархинаас юм гарахгүй байгаа учраас тэр нөгөөдгөө бодохоор програм хангамж байхгүй. За MATCAD, MATLAB гэдэг энэ мэргэжлийн програмууд байсан. За тэгтэл нөгөөдгөө бодох гэсэн чинь нөгөө ресурс нь хүрэхгүй байсан. За жишээлбэл MATCAD дээр би нэг 90-90-тэй гэдэг ийм харьцаатай матрицыг бол бодож болохоор байсан. MATLAB дээр бол нэг 250-ыг харьцах нь 250. Тэгтэл миний нөгөө босгоцсон матриц маань ойролцоогоор 500 харьцах нь 500 дотроо ийм 4 одоо тал руу хувьссан ийм хувьсагчтай өөрөлдөн бол бараг 25,000 элементтэй матриц гэсэн үг. Тэгэхээр зэрэг би 25,000 нөхрийн өмнөөс тэр матрицыг бодох чинь гэсэн үг байхгүй юу? Нэг нөхрийн харах үнцэг чи өөр шүү дээ. Нөгөө 25,000-тайгаа харьцаж 25,000 болж өөрнө. 25,000 өөр хувилбар. Тий гэсэн үг. Тэгээд нөгөөдгөө бодож чаддгүй. Тэгээд бүр сүүлдээ бүр нойрны муугаад тэгээ 3 хоног унтаад өглөөс ирсэн чинь гинт хүүе энэ матриц чинь эквивалентийг олоод л бодчих юм байж тэгээд нөгөө Эврика гэдэг шиг юм болсон. Тэгээд л бодож исэн да. Тэгээ энэ бол бас их юм одоо олон жилүүд тархилганд үлдсэн зүйл байдаг. Яг тэрүүн шиг их одоо юу гэдгийг их тархины бэр шаарч исэн юм бол арай гайгүй тэрнээс бусд нь бол.
Оросын улбаны улсын эрчим хүчний системд бас анализ судалгаа хийж илээ гэлээ. Энэ тэг хийх ямар шаардлага байна гэдэг. Хоёрт энийг хийснээрээ ямар судалгааны үндэс нь үр бүтээлтэй бай. За Оросын холбооны улсын эрчим хүчний системүүдийг бодснороо одоо яг ийм бодит системдэр анализ хийх, тэрний одоо нөгөө загварчлагын үр дүн гарах, тооцоол хийх, тэр хөгжүүлэлтийг хийж байна гэсэн. За жишээлбэл эрхүүгийн эрчим хүчний систем манайхаас одоо 3500 дахин том байх жишээний зөвхөн одоо эрхүү мужи. Зөвхөн эрхүү мужих. За цаана одуу Сибири гэдэг бүр том одоо Монгол юуны дэлхийн хамгийн том систем гэж нэрлэгддэг. Одоо яг ийм бие дааж ажилладаг систем. Тэр ихэд нөгөө эрхүүгийнхаасаа 84,000 дахин том байх жишээ. Тэгэхээр зэрэг энэ нөгөө том системүүдээр ажиллаад гол нь яагаад ингэж энэ системүүдээр ажиллаад исэн бэ гэхээр зэрэг нөгөө загварчлал маань хэр ажиллаж чинь, зөв ажиллаж чинь үгүй вэ? Бодит үр дүн өгч чинь үгүй вэ гэдэг ингээд судалгааныхаа үр дүнг нэгтгэхийн тулд нөгөө одоо объект сонгож чинь гэсэн. Тэр объектууд бол нэлээд олон эрчим хүчний системүүд орж ирсэн. Тэгээд судлаад энэ судалгааныхаа дараа юу хийдэг вэ гэхээр зэрэг нөгөө загварчлалаа сайжруулад одоо энэ судалгааны үр дүнгуудээс юу хүлээж авсан юм бэ гэхээр зэрэг Монголын эрчим хүчний систем тохирох математик загварчлалыг математик аргатай. За ингээд математик энэ гаргаж авсан. За ингээд энэ дээр шинэ математик гаргаж авсан ийм тохиолдол байна гэсэн. Судалгааны загварчлалыг шийдвэрлэх уу? Бол. Оросын улбаны улсаас эрчим хүчний хувьд хамааралтай хизээ одоо энэ зүйл үгүй болох бол гэдэг ийм хүлээлт байдаг. Мэргэжлийн хүний хувьд та энийг яаж шаарддаг вэ? Тэгэхээр зэрэг одоо эрчим хүчний системүүд хоорондоо харилцан хамааралтай ажиллавал одоо илүү эерэг үр дүнтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, бие биенийхээ горим ажиллагааг дэмжинэ гэдэг ингээд олон талын давуу ашигтай байдаг. Тэгэхээр бид нар нэгэнд хоёр их гүрний дунд байгаа юм чи аль алинтай нь эрчим хүчний системийн хувьд тодорхой хэмжээгээр аваад ингээд энэ харилцаа холбоогоо таслахгүй байх нь нэгд бол зөв харагддаг. Тасалчих юм бол бид нар биеэ дааж ажиллах гэдэг шүү дээ. Өнөөдөр бид нар ингээд Оросын холбооны улсаас тасраад ажиллах юм бол аваарын горимд орж ажиллах ийм нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр зэрэг өнөөдөр бол бид нар бэлэн биш байгаа. Магадгүй хожим ингээд тохируулахын хүсрүүд орж ирээд ингээд боломж бүрдэх юм бол мэдээж тустай ажиллах боломж бол нэгдэн. Тэгвэл би бол жаахан ч гэсэн ингээд юм аваад ингээд явж явахт бол буруудах зүйлгүй гэж хардаг. За тэгэлээ илүүдлээ түрүүн ярьсан шүү дээ. Илүүдлээ өглөө жоохон дутлаа авлаа. Харилцан хамааралтай ингээд заавал нэг нэгнээсээ ингээд нэг бие даасан биш. Тий, өөрөлдөх бол геополитикийн хувьд бол бид нар бас дэмжиж байгаа шүү. Бид нар бол танаа хөрш шүү гэдэг бас эрчим хүчээр илэрхийлж болох болов уу гэж зүгээр тэгж бодож байна. Тэгэхээр олон матрицтэй итгэлцлүүргээд ойлгочлоо. Энийг та нэг бас тодруулж хэлээш бас магадгүй энэ чиглэлээр ажиллая гэж байгаа одоо залуу үеийнхэнд оюутан сурагчдад бас сонирхолтой байж болно. Тэгэхээр зэрэг эрчим хүчний системээр одоо параметруудаар нь матриц тусгаад ирж байгаа. Тэр матриц нь одоо ийм харилцан хамааралгүй одоо ийм одоо газрын гадаргуу шиг л юм гарч ирнэ гэсэн. Тэгээд тэн дээр одоо нэг эрэл хайгуул хийх бол их сонирхолтой. Яг л нэг геологчгийн эрэл хайгуул хийж байгаа юм шиг. Тэгэхээр зэрэг энэ матрицыг босгоод матрицын анализ хийгээд ирэхээрээ яг энэ эрчим хүчний системийнхаа мөн чанарыг тэр дотор яг юу болохгүй байна? Юу нь болж байна? Алийг нь өөрчлөх юм. Ингээ бүх асуудал гэдэг юм уу? Одоо бүх техникийн талын гэдэг юм уу? Ямар технологи нэвтрүүлэх гэдэг талын асуудлыг бүр ингээ тодорхой хараад эхэлчихэдэг гэсэн. Тэгэхээр зэрэг энэ дээр энэ матриц нь ямар байх юм? Нөгөө матриц нь дэлгэж болно, хувимжуулна. Одоо нөгөө математикэр бол өстой дурын одоо тоглоомыг бол тоглож болдог тэр матрицтэй. Тэгэхээр зэрэг энэ бол маш сонирхолтой. Судлаад энэ дотор ороод ирэх юм бол одоо эхлээд мэдээж сонсоход бол жоохон хэцүү. Гэхдээ яг дотор нь орох юм бол одоо их сонирхолтой маш олон зүйлийг мэдэж ойлгож авч болдог харах ийм боломж нэгддэг байна. За тэгэхээр эрчим хүчийн үйлдвэрлэл гэдэг энэ том аварга систем амьттай, хөдөлгөөнтэй байлгахын тулд үйлдвэрлэх нэг асуудал байна. Тэр үйлдвэрлэсэн зардлаа буцааж олж авах. Та энэ талаар тодруулаач. Тэгэхээр зэрэг бид нар яриад байгаа хэрэглэгч байна, түгээж байна. Өөрөлдөх бол одоо түгээх шүүлжээр дамжуулаад хэрэглэгчд маань ажилладаг. Дараа нь дамжуулна, үйлдвэрлэнэ. Тэгэхээр зэрэг энэ одоо систем дотор хоёр төрлийн одоо урсгал яваад байгаа. Нэг нь болохоор энерги урсгал,
Өөрөөр хэлбэл хэрэглээ үйлдвэрлэлтийг хангахын тулд нэг энерги яваад байна. А нөгөө талд нь энэ энергийг үйлдвэрлэсний төлөө мөнгөний урсгал яваад байгаа. Тэгэхээр зэрэг энэ хоёрын урсгал харилцан хамааралтай зөв байж ич энэ систем өөрөө амьтай байна. Тэгэхээр зэрэг амин чухал хоёр асуудал нь болохоор энэ байна уу гэж би харддаг юм байна. Тэгэхээр зэрэг өнөөдөр бид нар одоо өртгөө шингэсэн зөв үнэ төлж явах хэвээр нөгөө нөхдүүд нь болохоор зэрэг тэр зөв үйлчлэгийг нь үзүүлээд ингээд явж явах хэвээр гэж харж байгаа. Таны хийж байгаа судалгааны бүтээлийн үндэс нь гэдгийг та тодорхойлооч гэвэл. За тэгэхээр зэрэг эрчим хүчний системийн математик загварчил математик аргуудын судалгааны үндэс нь одоо яг энэ бодит систем маань хэр зөв ажиллаж байна, хэр аваар услах вэ? Одоо тэр системийг өргөжүүлэх, хөгжүүлэх энэ бүх бодлогыг боддог учраас ерөөсөө үнц нь бол яг ийм бодиттой оршдог байна. Өөрөөр хэлбэл математикаар одоо болон ирээдүйн асуудлуудыг харна гэсэн. Ирээдүйд тохиолдож болох зүйлийг үргэлжлэн таамаглан тэр нь одоо бараг нотлогдсон тооцсон тэгээд тэр нотлогдоод гараад ирж байна л гэсэн. Одоо таны судалгааны бүтээлийн үндэснийг та ерөнхийдөө бас ингээд их товч хэлжлээ л дээ. Энэ загварчлалыг одоо энэ эрчим хүчний хэрэглээнд хэдэн оноос эхэлж нэвтрүүлв үү? Цааш хийх одоо бас ямар зүйлүүд байна? Одоо манай эрчим хүчний систем танаас өөр одоо энэ загварчлалт ч юм уу те энэ судалгааны бүтээл маш олон хүмүүсийн судалгаануудыг ашигладаг байх. Тэгээд танихыг одоо ямар төвшөнд ашиглаж байна гэсэн үг. За тэгэхээр зэрэг энэ судалгааг бол 2003 оноос эхэлсэн байгаа. За 2008 оноос эхлээд яг ийм бодит одоо эрчим хүчний системийн гормийн бодлогууд гэж байгаа. Гормийн бодлогуудыг бол бодоод эхэлсэн баг. Тэгэхээр зэрэг бодиттой үр дүн гэх юм бол жишээлбэл дөргөний усан цэлхаа станцыг залгасан байна. Энэ дээр жишээлбэл тооцоогоор тоногл дутуу байна. Нөгөө загварчлаа гаргаад ирэнгүүт тоногл дутуу байна гэдэг. Тэр тоноглыг залгаад 2008 оноос хойш дөргөний усан цэлхаа станц асуудалгүй ажиллах жишээний. За дараагийн нэг жишээ татах юм бол тайшрын усан цэлхаа станцыг мөн одоо залгасан. Энэ бол 950 км-ийн цаана одоо жижигээс сан залгаж байна гэсэн үг. Энэ бол одоо яг бодит амьдрал дээр бас боломжгүй байсан. Тэгээ энэ дээр бол техникийн шийдэл гаргаж одоо тооцоогоор харж агаад нөгөө загварчлалыг хийгээд тооцоогоор харж агаад энэ дээр ийм боломж байна гэдэг. Тэгээ тэр боломжуудаас хамгийн эдийн засгийн хувьд хамгийн одоо боломжтой нь аль нь вэ гэж сонгоод залгах жишээ. Тэгэхээр зэрэг яг ийм одоо бодиттой сонирхолтой жишээнүүд бол зөндөө байгаа. Өөрөөр хэлбэл эрчим хүчний системийн одоо орж ирж байгаа энэ одоо шинэ төсөл хөтөлбөрөө шинэ одоо их усрууд дээр бол ихэнхээр нь бол одоо энэ аргачлалыг бол бүгдийг ашиглаад ингээд явсан байгаа. Мэдээд горим тооцоо боддог бол програмууд улс орнууд бол хөгжүүлсэн. Бид нар гадны програм одоо аваад ингээд хөгжүүлдэг. Миний хувьд бол би өөрийн одоо програмыг бас бүтээсэн ийм түүхтэй. Гэхдээ тэр маань одоо миний хамгаалсан хэл дээр буюу орос хэл дээр тэрийг судалгаа шинжилгээний төвшөнд, оюутнуудын төвшөнд, за энэ төвшөнд бол бас ашиглаж явж байгаа. Манай үзэгчдийн дунд одоо нэг тоолууртай холбоотой нэг ойлголт байна. 2 тариф тоолуур, 3 тариф тоолуур ингээд бас нэг үнийн янз янзын өөр шүн тэдэн цагийн үеийг ингээд энэ талаар та нар тодорхойлооч. Зарим хүмүүс энэ дээр бас тийм учир нь олдохгүй байна гэсэн зүйл практик дээр ярьж яадаг. Хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэдэг. За яг инженеринг талаас бол тоолрууд олон янз байгаа. Смарт, түр үеийн, сүүлийн үеийн гэдэг. Тэгэхээр зэрэг яг одоо оюутнууд гэдэг юм судлаачд бол тэр тоолуурынх нь талаас нь судлуул бас их зүгээр. Хэрэглэгч талаас гэх юм бол одоо 2 шатлалт, 3 шатлалт гээд тарифууд байгаа. Тэгэхээр зэрэг 2 шатлалтай тариф одоо тоолуур хэрэглэх юм бол нөгөө шатлууд нь 20% хөнгөрдөг байгаа. 3 шатлалтай хэрэглэх юм бол одоо 3 хуваасан шатлал дээрээ 27.5%-ийг одоо хөнгөлж өгдөг баг. Тэгэхээр зэрэг хэрэглэгчд маань болж игэл 3 шатлалтай одоо смарт тоолуур хэрэглээсэй гэж би хүсэж байна. Энэ дээр нэмээд хэлэхэд бол одоо өвөл бас шөнийн хөнгөлт идэлдэг байгаа. Тэгэхээр зэрэг энэ смарт тоолууруудыг хэрэглэх юм бол шөнийн хөнгөлт нь хамрагдах нэ. Тэгэхээр зэрэг энэ бас эрчим хүчний системд хэрэглэгчдэд үзүүлж байгаа бас нэг юм сайн давуу тал гэдэг юм уу ийм ба. Энэ бол нөгөө технологийн онцлогоос хамаарат одоо нөгөө илүүдэд байгаагаа яаж ч бас тодорхой зохицуулалтанд оруулж өгч байгаа гэсэн үг. За таны цаашдын судалгааны бүтээлд их амжилт хүсье. Хүрэлцэн ирж сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. За баярлалаа.
Шинжлэх ухаан танин мэдхүйн Мандала подкастын ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.